Эфир. 1 0 эфир. Хатын дөрвөн хориг явууллаа. Хатын дөрвөн хориг. Ачаад бэнзэ ордохгүй танай Хатын дөрвөн хориг явууллаа. Ачаатай яваа одоо хэзүүч шүү. Аа? Ачаатай яваа тасмын зэрэг. Танд тэр хоёртой газраас аваад штэ танд Аа юм ба юу байхгүй шүү. Өөртөө юм юу байхгүй наа. За хэдэн жил ажиллаж байна. Бензин дууссан. би нэг 8 жил гарна. За улс амьтанд их загнуулж байна уу? Оо их загналгүй. За яг үдэ цаанаасаа юм байгаа юм чинь. Монголын радио телевизийн сурвалжлагч хэд бидний онцгой сурвалжлагчтай яваа юм аа. Тэгээ одоо бидэнд нэг жоох юм оошир хараагаад өгчихгүй юу? Нэгдүгээр зүйл. Тэр цаан чин зураг авч байх шиг байна. Та одоо энэ талаараа бас нэг ярида. Өдөрт хичнээн одоо Явуулчаараа шатаахын ийцэн жаа. өдөрт хичнээн тооногийнхөө хэдэн зуулийн телевизийн Бензин ордохгүй байгаа зүрх. Өдөрт ер нь биднээс барагцаалбал дунджаар нэг элбэг үедээ тий элбэг үедээ нэг 6 Явуулч. ер нь хангамж хэрэг байна. хангамж одоо бол айгүй муу байна шүү дээ. Өдөрт ганцхан торох. Авсар тарьяангийн маань одоо нөгөө сэдбэг хэрэгсэл үүргээд байж байна. Одоо ард түмний нийслэлийн маань идэх мах шүүл төмс хүнсний нөгөө маань л одоо ингэж байхтай зэрэг машингүй болохтой зэрэг дэлгүүрт маань байхгүй гэсэн үг шүү дээ. Тийм л дээ. Тий. Тэгэхээр биднээс яг онцгой үйлчлэгийнхаа жолооч мэдж яхаа айхуугүй зүгээр нэг тээврийнхаа юмд бол аль болох багасгаад нэг 60-аас 30-ийн хооронд Канистр өгсөн. Ийм л. За баярлалаа. Баярлалаа. Бид цаад үзүүлэлт хийх өгсөн. За 20 литрийн канистр ард өгч. Бид 24-тэй яваа. За юу. Ургацын далайны төрүүлгийн сурвалжлагч Сэдэн Дамбаа ярьж байна. Та бүхэнтэй. Ах дүү нар минь яаж амиа зөөж байна. Намар ургацтай гээд та нар чинь ялал зөөж байсан. Зам бүхэн та бүхний тоостэгдэж байсан. Гэтэл одоо их хорон арга байхгүй төлж одоо дутагдaltaй байна л да. Тэгээ ямар хоо маягаар амиа зөөж ажиллаж байна та. Хэцүү дээ. Ам зоогч одоо өнгөөр хэцүү байна л дээ одоо. Өглөө өөрөөр хийж байгаа ширтад энэ одоо үдийн зэв өнгөрсөн байна одоо ингээд дөнгөж бензин авах. Одоо ажил хийсэн ч юм байхгүй одоо. Өөр би говьлтаад ирсэн. Одоо дадаа хонж. Ямар юу хөргөж ирсэн бэ? Энд улсын хэрэгсээ мах хийж ирсэн. Мах хийж ирсэн. Тий. Хоёрын хооронд ингэж бүх машинуудаа тавьчихвал яах юм бэ? Тавиг өгч чинь. Өглөө 7 агаас тэгээд чинь ч зогсож байгаа нэ. Тэгээд сая бензин нэрж байгаа нэ. Хоёрын хооронд ингэж бүх машинуудаа тавьчихвал яах Хайгүй юм бэ? хөнгөлөх талаас нь та яриад өгөөч. Бид нар бол одоо эндээс гараад ахаад очилттай биш. Тэгээд явалтаас 50 дэглэн. Тэгээд одоо 8 дахь Одоо өдрөө дуусчихлаа. одоо энэ хоёр цаг боллоо. Би мэддэгсэн бол та нарт мянган литр бензин өгөөд явуулмаар байна. Очиргүй баймаар байна. Тэгээ их хоронд тулгасан бэрхшээл гэхдээ үргэлж ийм байхгүй Баярбаатар сайд одоо явцсан байгаа. Хэдхэн хоногийн дараагаар байдал өөр болно гэж Одоо 3 дахь хоноод одоо ингээд аммуу зүгээрээ тастуулчаад толооноо аашлуулчаад өрөөд ирж байна. Энэ одоо өгөхгүйгээд төвчж байна. Жаахан даруухан бүсээн шанга үслээ төвчээртэй. Төвчээр гэдэг тэмцлийн бас нэг багж гэж байгаа шүү дээ. Тэгээ илд чинь хогосрвол төвчж бай. Чи ялна гэсэн үг байдаг юм. Газар хүн хоёр. Нарийн улс сургасан малын сайхан бэлчээртэй нааш цааш сүлжсэн тэнэгэр сайхан нуруутай дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай таван зүйлийн тарианы хөрс шороо газартай энэ бол
Миний төрсөн нутаг Монголын сайхан орон. За даваад ирж байгаа сайн байна уу? Та бид хоёрыг газар тариадангийн талбай их танил болгосон. Бид хоёр одон намрын хар шороо ширүү мөндөрт захиулж, заримдаа уйлахтан шахаж, заримдаа уулын хүндэд багтаж ядан баярлаж, өндөр ургацсан дундаан явж байснаа одоо би санаж байна. За тэгэхээр нийт механик жуулагчид манай орны нийт агаар номч нарын өмнөөс ард түмнийхээ өмнөөс танд нэг шинэ хэдэн асуудал тавья гэж ирлээ. 1992 оны намрыг та ямар шуухнаар дүрслэн харагдсан вэ? Энэ талаар товчхон ярих уу? Материал техникийн хангамж хэд хэдэн асуудлаар бол бидний өмнө их хүнд байдал бий болчихлоо. Тэр сая засгийн газрын хуралдаанаар газар тариалангийн талаар авах арга хэмжээний тухай нэг тогтоол гарсан. Тэр тогтоолонд бол яг хөдөөж хүмүүс зарим бүтээгдэхүүний үнийн доод хязгаарыг тогтоож өгсөн. Гаднаас авах зарим нэг өр бордоо техникийн мөнгөний экспортын барааны лимитийг батлаж өгсөн. Бид энэнийг хөөцөлдөж байна. Гэхдээ л энэ бүгд маань ерөөсөө яг газар дээр очиад бол ерөөсөө бүтэхгүй байна. Бид энэ асуудлыг 2 сарын 7-ны өдрийн засгийн газрын хуралдаанаар хэлсэн. Тэгээ өнөөдөр одоо 17-ны өдөр болж байна, 10 хоног өнгөрч байна. Энэ 10 хоногийн хугацаанд бол энэ хэлсэн асуудлаас нэг ч асуудал биелээгүй. Үрч захиалагдаагүй, техник захиалагдаагүй, хор бордооч авагдаагүй. 1992 оны намар бид бол ард түмнийхэн хүнсний ширээн дээр шинэхэн талах тавьж чадах юм уугүй юм уу? Шилдэг чанарын төмс хүнсний ногоо тавьж чадах юм уугүй юм уу гэдэг асуудалтай энэ хамб шаравчтай хийгдэмсэг юун төрөнд одоо холбоотой гэж үзэж байна. Ястай юм бол ясаар байх ёстой, гербицид гэдэг хорыг хэрэглэхгүй байх ёстой. Ястай юм бол ясаар байх ёстой. Тариан талбай маань хамб шаравч хаан сарван элдв шидийн элдв жорын одоо хогор моддарагдахгүй байх ёстой гэж та үздэг. Та Америкийн нэгдсэн улс тагаад Гонконг, Гуанчжоу, Сингапур эдгээр чинь бол гербицид хэрэглээгүй тарианы тоон дутмыг хамгийн дээд зэргийн өндөр value-аар хөдөлгөн авах. Ийм ирмэлзэлтэй өнөөдөр дэлхийн зах зээл дээр гербицид хэрэглээгүй цэвэр тариа бол асар их үнэтэй. Тэр бол алдтай жинжинсэж байна. Гэтэл бид гербицид цасчихад одоо ард түмэндээ эрүүл сайхан залуучуудаа өвчин содгох гэж байгаа юм биш үү? Бид сая тогтоолд нэг 400 тонн гербицид авахар 512 мянган Америк долларын одоо санал оруулсан, тэрийг хүлээж аваад тогтоол гарсан. Тэр гербицид бол биднээс аргаа барсандаа арчаагүй муудаал гербицид хэрэглэж байгаа учраас энэ бол тариалангийн технологид зайлшгүй байдаг гэдэг биш ээ. Гэхдээ бид өнөөдөр нэгэн гербицид хэрэглэхгүй бол өөр дийлэхгүй хэмжээнд хүртэл хогоргон зургуулчихсан болох тэр аргаа бараад л биднээс энийг хэрэглэж байгаа хэрэг. Цаашдаа бол одоо энэ тариалангийн технологи хөгжөөд эрхийн алдад энэ гербицидийг бол бид тариалангийн технологийн элементээс хасагданаа. Энэ бол аяанда хасагддаг ёстой байдаг. Ард түмнийхэн эрх ашигын үүднээс амжилттай юм аа сайхан магтаж амжилтгүй юм аа засахын тулд одоо хамтран ажиллацгаая. Газар тариалангаа өндөр ургасан режимсийн баяр баясгалангийн сайхан талбай болтол одоо зүтгэе. Ийм л одоо үргэлж авах байна. За баярлалаа. Бид ч гэсэн манай тариаланд ч гэсэн манай хөдөөж байгаа яамны мэрэгжилтэнгүүд ч гэсэн бид энэ жил ч гэсэн цааш ч гэсэн өөрөөсөө л хамаарах бүхнийг хийнэ. Энэ дээр бол биднээс ямар нэгэн биеийн амрыг харсан юм уу? Аль эсвэл хувийн ашиг сонирхлыг хөөцөлдсөн тийм явдал бол бидний дундаас гарах бай. Одоо бид ямар боломжтой нөхцөл байдгийг тэр бүгдийг л ашиглана. Энэ бол үнэхээр манай улсын эдийн засгийн тусгаар татна. Цаашдаа одоо биднүүсийн одоо ажил амьдралын баталгаа болон хөдөө аж ахуйн байна. Та хөдөө аж ахуйн яамны дэд сайд даваад орчтой уулзаж өнөөдрийн сонсогч олны, үзэгч олны сэтгэл эмзэглэж юу болох вэ, яах вэ гэж байсан асуудлаар ярилцаж нэвтрүүлэг бэлтгэлээ. Энэ нэвтрүүлгийг та юу гэж нэрлэх гэж байна? За тэгэхээр энэ нэвтрүүлэг бол усан бичин жилдээ бид уруудах юм уу, урагшлах юм уу, ажил хуралд хийх юм уу гэсэн одоо сэдвтэй байгаа. Тэгэхээр энд бол харуугаар хэрэгтэй зэрэг юм л дээ. Хөгжмийн зохиолч манай алдартай композитор мөрд орж байгаа хөгжим зохиолч суугтан хоол бодод суух юм бол тэр ямар уран бүтээл хийх вэ?
зохиоч нөхөр даштор шинээр maaныхан хуудсыг машинд цуухтан одоо Вайса хаанаас ч олдог юм билээ. Таалга хаанаас ч олдог юм билээ. Дэлгүүрт байгаа болов үгүй болов нөгөө их очирны юу болж байгаа бол ингэж бодсоох юм бол уран бүтээлч хүн ерөөсөн амжилтанд хүрэхгүй л дээ. Тэгэхээр хөдөө аж ахуйн дэд сайтай утас явдал бол айд болгон аз жаргалтай хүнсний зүйлээр элбэг бодох санах юмгүй тэгээд ажилдаа сэтгэлийн өгсөн чанартай ажил хийгээсэй л гэсэн үднэс даваад орж байгаатай уулзсан ийм л байгаа юм. Таавал бол төрийн бэлгэдэл сүлдэн дотор Монгол морин оруудна гэж бол өвлийн тор шиг үйсэн. Үгүй тэр чи. Тэгээ улсын баг хурлууд тэгээд лардыг хурлуух миний морь ороогүй шүү. Миний морьчгүй та миний шаргамар таны дамтан шоочнд бүгд байж байгаа тэр. Тийм морь За нэг дугаар. Хоёр дугаарт бол үнд шинэ Монгол улсын шинэ үндэстэн хуулийг одоо батлуулах гэж та өвлийн туршаа радио засгийн газар гэр хориг хооронд үйсэн. Яг хэрэгээр чи батсан. Баярлсан. Тэр баярлж байгаа. Радиога ярьж байгаа гэсэн. Технэр таны сэтгэл хүндэр байгаа. Яг би энэ үндсэн хуулиа батлаа. Одоо одоо закаж байсан юм. үндсэн хууль одоо батлагдж байгаа тийм үү? Тийм. Үндсэн хуулиа одоо тэгээ хэрэгжүүлэх хэмжээ. Аврын тариарал техник гэж байна. Тэгээд би бол 39 таны хөгжимч хэрэгтэй, трактор машин хэрэгтэй. 39 онд би намайг хэлсэн. Болохгүй байна гэдэг. Тэгээд би бас Монгол Бардын хавьд намайг гисэн учраас намайг хаах хуруу. Үндсэн хуулийн баяр энэ одоо юутай зориулж нэг дуу бичлээ. За нэг юм дуу да яах юм. Би дуу зүгээр боллоо гэж усуу ярьсан. За Монголын яруу найргийн од Яв хуулингийн шүлэг би хаан төрөөр. За. Чи. За. За яг би тоглож чадахгүй. Би яг ингэж байна. Сайхан бач. Зандан шогоод болоод оллоо гэж баян хонгорын зашид буудад намган буудлын хашгирч байсан мартаагүй. Тэр чих бод сарлагч байсан ба. Сарлагч тэгтэн таны өрөөсөн гашийн ийник хавьд нэг тагшаад зааллоо. Гэд басч байсан ерөөсөн мартаагүй. Сарлагч билүү? Сарлагч байсан. Сарлагч нэг юу гэдэг та? Нэг ба чадах болоо гэдэг. Гэ хийсүүлдэ зүгээр таны зохиол штэ. Намайг алдаршуулсан. Одоо өнөө 1992 оны хавар манай сардагаас их сүү гарах болдог бай гэж одоо хоёулаа өрөөгөөд нэг. Тэ 1966 онд Баян хонгор аймаг үүсэн байгуулагдсныхаа 40 жилийн ойгоор соёл урлагийн 10 хоног манай нийслэл хийсэн шүү дээ. Манай одоо бичлэг на радиод байдаг. Тэгээд тэнд одоо багшлах гэж удвал дарга намайг явуулсан байгаа юм аа. Би ононгийн бүряд. Тэгээд ламынгийн моёо одоогийн Баян хонгор аймаг төвийн голын хөвөнд очсон. Нэг өглөө энэ вэрваагаа чинь одоо нэг бөөн одоо тэгэхэд залуухандаа вэрваагаа сайхан залуу. Сардагчны тухай дуу бичиж сардаг гэж шүлэг бичиж гэж шалдаг. Тэр юу гэдэг юм гээд бодоос
орцсон чинь сарлаг байтугай хүрээ мэддэггүй хүн чинь. Тэгсэн чинь одоо тэр сарлаг гэдэг чи гайхамшигтай амтан сүүлэн нэр байдал одоо ингээл сэлбэн ивэрнэг ялуулзаад одоо тэр сарлаг унаж явсан хүн байна. Бэрваг байж өөрөө. Тэгээ би тэр шүлэг бич өгсөн юм аа. Юу блээд юм. Хадин даван дахарёдагуй харатарлан сардагара гэт аян гаргаж байсан. Бэрваг хой оллоо гэх мөртөө пианы харахад биш дээр пам хийдгэчгээд орхичихд юм. Тэгсэн чинь сүүлд нь одоо манай дуурийн алдартай дуучин гавьяач жүжигчин Баяндугай энийг нь дууссан. Хөдөө энэ Баян хонгор байна, Хөвсгөл байна. Сардагтай газруудаар явж байхад ерөөсөө хүй сардаг гэдэг дуу зохиосон байхаа гэж асуудаг. Хөгшчүүд энд зогсож байна. Тэдэнтэй Цэдэн Дамбаагаа маань зөвхөн сэтгэл зүйнийхээ хувьд үдээч биш. Бас тэдний нэг үе тэнгийн хүн, тэднэртэй хамт ажил амьдралаа өнгөрөөж идэг хүний хувьд бодол саналаа хуваалцаж байгаа юм байна. Тэр чухам юуны тухай ярьж байна вэ? Үүнийг нь бид нэр сонирхох гэсэн юм. Цэдэн Дамбаагаа. За та сүүндээ сүүгүй их монд оргиод байна гэж ярьжсэн сүүндээ ойчролж явна уу? Гуайдаг бус нийслэл хотын нэг иргэн шүү дээ чинь. Сүүгүйгээр махгүйгээр одоо явж болохгүй. Тэгээ энэ үг зүйлтэй би өглөө болгон таардаг юм л да. Тэгэхээр бид нар бол зөвхөн энд шууд сурвалжлах та бүхэнтэй уулзъя гэж ирсэнгүй. Зөвхөн Цэдэн Дамбаагаараа дамжуулаад энэ хүний уулзаж, ярьж хөөрч, амьдралдаа өдөр тутам уулзаж яддаг хүмүүстэй л уулзлаа шүү дээ. Тэгэхээр та бүхэн одоо өнөөдөр зүгээр энд байж захта өнөөдрийн гачигдал зовлон энэ сүүний ойчрын тухай биш бас сайн сайхан юмны тухай бодож эргцүүлж зогсдог баг тийм ээ. Ямар сайн дээ энийг одоо вэшин явсан энэ асуух гал тэрийг яриулах гэж зогсож байгаа нь энэ бар гэж. Тэгтэл одоо хон иймэрхүү юу яриад хон очроо тохиолчлаа л да. Нисэгч байсан хүн гэсэн одоо тэгээд тэтгэвртээ сууж гэнэ үү? Тэтгэвртээ би 10 жил болж суугаад. Та хэн блэ? Арцмаа байж юм байна. Ямар ажил хийж явсан? Хөдөө аж ахуй дээр ажилласан. Хөдөө. Мал дээр одоо холтоо. Хөдөө одоо сумтай ажилласан. Сумдад хийжсэн. Таван чөлөөлөхөд энд дайшлагтаад зорж явсан чинь шарх үгэн давж явсан чинь дайнд дууссан гэж. Дайнд дуусаа болцсон. Тэ. Одоо ингээд бас тэтгэвртээ суугаа сүүндээ ажиллаад явж байгаа юм. За хэн надад анги явсан. Яг би одоо 1945 онд дайнд явсан. Ингээд цагаан хэрэм хүрээд цагаан хэрэм дээр одоо Японууд буужигч бид тэндээс усаж ирсэн. Хайван усаж ирсэн. За одоо улстай 42 жил ажиллаад тэтгэвртээ гарсан. Одоо тэтгэвртээ сууж байна. Тэгээд сүү талах маххан дэргүүлээд ингээ явж байгаа. Албатай болж. Ийм л албатай болчихоо. Тэгээд энэ нь олдохгүй. Ухаан мах сүү талхал байж явал энэ 3 жил байж явал одоо Цэдэн Дамбаач одоо юу ихэл ярих юм тэгээд талах байхгүй л болгоод байгаа юм байна. Байхгүй. Одоо эрх зээлэл одоо талахтай болгох сайн болгож өгөөсөн гэж хүсэж байна. Энэ 3 байвал одоо ярьсан гүчээр нь талахтай болгоод байгаа шүү бас. Би 1939-45 оны ахмад байч юм. Хэлийн цэрэгт 15 жил болсон. За би Төмөлзий гэдэг айрамд 42 жил ажилласан, намын ажил хийжсэн. Хурандаа хүн. Өөрийн сэтгэлээр бол одоо энэ ард түмнээ үлсгэж болохгүй засгийн газар. Ард түмнээ засгийн газар үлсгэж болохгүй нүнэ, тийм үү? Ард түмэн өөснөө үлсгэж болохгүй шүү дээ. Хоёр гар байж байна.
хөдөлмөр байж байна, сэтгэл сайхан байж байна. Ажил хийх хэрэгтэй байна. Одоо таалан үрээр баян чинээдэг амьдрах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхгүй ганцхан засгийн газар хараад хоосон бетон бариа суугаад байх юм бол. Ингээс сурвалжлагчийн ажлын нэг өдөр ингээд машин дотроос эхэлдэг баг тийм ээ. Та өөрөө сэтгүүлч хүн. Та бол уруулаан будах хэрэгтэй, гутлаан тослох хэрэгтэй, нөхөртөө төмс шарж өгөх хэрэгтэй болно. Хүүхдээ сургуулиас авах хэрэгтэй болно. Хэдий заванд нөгөө очиртай байдаг таалга, хэдий заванд нөгөө дуртай байцаа төмсөө суглуулах. Энэ чинь хэцүү шүү дээ үгүй. Мэдж байгаа биз дээ. Гэтэл энэ микрофон бариа та ингэ явж байна. Өөрийнхөө зовлонгоос гадна хүний зовлон хуваацаад. Тэг үнэндээ бол манай зовлон байхгүй. Зовлон юунаас үүссэн мэхлээр бидний ажлын уялдаагүй, ажлын холбоосгүй, амралтынгүй суудаг, хуучин захир тушаах системийн үед одоо сурчсан хүнээр юм бэлтгүүлж. Үгүй та нар санаж байгаа да зураг авч байгаа операторч хүртэл. Үгүй төдөн шуудаа төмөс авах гэж тушааж байсан шүү дээ. Мөнгө хураалгаад. Ийм нэг үе байсан. Одоо авъя гэхээр байхгүй байна. Тэгэхээр энэ манай нэвтрүүлэг та нарын хийж байгаа нэвтрүүлэг чинь ард түмэндээс шин санаа авах, босгох, сочрох, ухааруулахад их хэрэгтэй юм болоо да гэж. Манай нэвтрүүлгийн үнэ цэн тэнд л байгаа шүү дээ ерөөс. Тэгээд тэдэн намайг та бол ингээл өдөртөл гэхэд ийм олон янзын хүнтэй уулзаж учирч одоо эн чинь ингээд жилээр сараар аваад үзэх юм бол одоо зургаар байдаг бол бүхэл бүтэн том зургийн цомог болох нэ. Тийм энэ намайг даргалж байсан олон жил намайг удирдах байсан Монголын сэтгүүлчдийн холбооны шагналтай одоо бол радиогийн засгийн газрын томч Мэдвийн цагаан мэднэ. Бүр баг 600 гаруй загтал ирсэн байгаа шүү дээ. Одоо Сэдэн дамбаа. Энэ Сэдэн дамбаа шагнахад биш ээ. Монголын радио, телевиз сэтгүүлч хүний зовлонг манай сонсогчд үзэгчд ойлгодог байна шүү дээ. Ер нь хүний сайхан сэтгэлээс үүссэн хөдөлмөрийг л үзүүлэх хэрэгтэй. Бид ерөөсөө маш их ажил хийж байгаа. Хүнд сайхан сэтгэл гаргаж байгаа. Тэр ибрээгүй сайхан хүмүүсийг л одоо ер нь их мандуулах хэрэгтэй. Газар хүн хоёр. Нарийн ус сургасан малын сайхан бэлчээртэй нааш цааш сүлжсэн тэнэгэр сайхан нуруутай дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай таван зүйлийн тарианы хөрс шороо газартай. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Бага урын техник. Адуучин хүн азаргаан, тэмээж гурaan, өхөрчин хүн бухан дамбаан онож явдаггүй гэж сайн мэднэ. Түүнтэй адилхан бид нэгэнт дасчихсан асар хүч даврах хөдөлгүүдэн бага урын авцаархан машинаар солихсах тулж ирээд байна. Гэтэл саяхан Монголын радио телевизэн захиргааны томилолтоор бүгд найрамдах хятадаар дулсад очиж бага урын машинд тулж нүдний идэг юм байна. Иш хятадарны зах зээлийн шүтэн бол тэр бага урын машин. Бага урын тэр машин бол нэг ясны зах зээлийн зангидсан хүч сангирсан болчин жирмэс нэгдэж байна. Тэр 15 марны хүчтэй 3 тонны ачаа тээвэрлэх хөөрхөн чирэг үлтэй. Тэгсэн атл ихрүүтэлтэй. Эзэг нэг ява хүндэн ээлтэй ийм нэг машин дойрч их гарлаа. Белорус тракторын тоглол юм уу да гэхэд даюучны асар баян гацааны өвгөн лухан эний далдаад би тэр Белорус гэдгийг чинь үзээгүй хүмүүлдэ. Харин энэ трактор бол манай гацаа хагвайжуулсан.
Энэ машины ачаарвд гафу хурцлээсэн садаж ховаар дэттэн дээрэн өчнөө их юм амжуулчихдаг болсон шүү. Та бодлоо да. Газар трейдингийн асуудал бол ер нь хүний хөдөлмөрийг шалгадаг. Хүний авьяасыг шалгадаг. Ийм хөдөлмөр байгаа юм. Цэдэн Дамбагаа бол өөрөө чинь миний багш болох хүн гэсэн. Тэгэхээр Цэдэн Дамбагаа та энэ хүнийг чухам одоо газар тариалан газар гэдгийг ойлгуулж өгсөн багшаа гэж үздэг юм байна тийм ээ? Тэ жамингой бол хүнд бол хэрэгтэй. Анх яваад хатна гэж жижигхэн алган чинийхэн цаас бидэнд өгч байгаа юм л. За нэг тонн тариаг нэг улсын үн. За нэг тонн тариаг химийн үйлдвэрлэлд оруулбал юу болдог юм? Нэг тонн тариаг хаявал юу болдог юм? Бүгдийн тэр одоо юуг нь биччихсэн. Одоо ингээд ухаан тарианы цавуулаг гэж байна. Колквин гэж байгаа. Тарианы цавуулаг гэж одоо юу юм бэ? Нэг ухаан нэг центний тарианы цавуулаг ямар байх ёстой юм бэ? Таря хайна гэдэг юу юм бэ? Юурдөө тэр жихээ одон юм хэлэхгүй ерөөсө ганцхан жижигхэн саасгууд тэгээ би соргуулж явдаг. Очоод одоо бол баахан одоо тоос божгонсон одоо одон механик жуулагчд божгонж байдаг юу бичихээ мэддэг вэ? Хаанаас нэг хэлхээ мэддэг вэ? Воруу зуруу юм хэлж ил байсан. Нэг удаа би дархны урдын элеваторыг магтаа туучсан. Радиогаар тэгсэн чинь ямын дараач хийж байна. Тэгсэн чинь одоо ховорсон тэр бас дутагдaltaй байсан байна л да. Би тэрийг нь магтаа туучдаг. Тэгсэн бол цаана машины их очир 20 одоо хэдэн цагаар машин очирчихсан. Тийм байсан байгаа юм байна. Тэгэхээр надад хэлж байсан. Юмны одоо учрыг ойлгох хэрэгтэй. Тэгэл одоо тэр үнэхээр тийм байсан шүү дээ. Бүр хэдэн зуун машин хэдэн хоногоор очирчихсан. Тариан хахчихсан. Тэгээ жамын гоочод бүх тариаг нь одоо дархан хотын хар зам дээгүүр болгосон. Юрд дороо шийдсэн дээ. 15 минут байд. Гэхдээ тэгсэн чинь одоо дарханы бүх хөдөлмөрчд гарч ирээд л тэр тариагийн чинь сайруулад сэлээд дархан хотын одоо би одоо дурсан санаж яваад гин тэр хар зам нь очив бүгд өтрөн болсон. Тэгээд нөгөө элеватор маань зай гарч. Жамын гоо тэр элеваторын дээд шатан дээр гарч гасан хорошо. Одоо нэг намандарлаа гэж хэлчихэд буцаад явж байсыг санах юм. Тэгээ ганц би биш л дээ. Энэ одон сэтгүүлчд газар тариадан одоо бичдэг бүгд л жамын гоо мэднэ. Манай одоо галсан байна ухаан. Бүгд л мэднэ л дээ. Ингэж л одоо сайн хүний аж тусаар 60 жилийн агаард үгүй чинь Монголын радиогийн хамталан манай төрийн ерөнхийлөгч өрөн над Сүхбаатарын одонгаар дуулж өгсөн. Тэр одонгаар явж байхдаа сэтгэл хөдлөж анх одоо хаалганы вариулахгүй атар гэдэг юу гэдгийг мэдэхгүй зүсэм талхад иднүү болохоос цаашаа харах нүдгүй овсгоогүй явсан намайг таавал машин унаа өгш. Ингэж захадаж олон арван сэтгүүчийг газар тариадангийн малуусартай болгосон. Олон арван арман зохиол манай зохиолчид бичсэн шүү дээ таны ачаар. Ингэж л баярыг хүргэх гэсэн юм да жамын гоо. Ringst
хам шарилж урагч тарианы газар одоо юу болон тоо нөхөд нь ирэх жил яаж гурилтай байх вэ? Яаж хэдүүлээ амьдрах вэ гэдэг тухай их тийм сэтгэлийн догтлол үнэхээр сэтгэл нь зовсон байдалтай ярьдагт нь би их дуртай байдаг. Тэгээд л олон хоног дуустгаа байжхтын зэрэг би одоо дандаа гэртээ байх юм чинь тэгээд л за зүнх чи яач юм бол та гэж боддог байхгүй юу? Бас нөгөөх нь болчихгүй гадаа гэсэн шиг тэгсэн дахиад гараад бидэг юм аа. Тэгээд ер нь сурвалж өгч хүн тэр асууж байгаа юм хүртэл тэрнийг тэгж хариулна гэдгийг мэдж асуудаг юм байх л та. Тийм болтой. Мэдлэгтэй байж сурвалж өгч хүнээс юм асууна. Дэлхийн дахны том эрдэмтэн Эйнштейн гэдэг хүн жаргал хоёр хачих ойрхон төрсөн юм аа. Тэгэхдээ хүн жаргал хоёрыг нэгтгэдэг юм юу гэдэг вөхөр хөдөлмөр байдаг. Хөдөлмөр хийж чадвал тэр хүн жаргал өөрт нь ирнэ. Өнөөдөр манайх цагаан сараар хэлдэг шүү дээ. Балжны бурхан, дашны бурхан хоёр орж ирдэг юм аа. Битүүний шүнд сайхан хамаг юм аа цэвэрлсэн байх юм бол тэр хоёр бурхан их баярлдаг. Тэгээд тэр жилдээ тэр айл бол их сайхан айтайхан байтаа гэж хэлдэг дээ. Тэрийн шиг л тэр хүн жаргал хоёр хөдөлмөрөөр л ортно. Өөр юу гарвардаг үнэн чанартай. Тэгээд би тэр хөдөлмөрчд нь их хөдөлмөрч хүн. Хизээний юм хөдөлмөрч байсан. Дандаа юм бодж явдаг, дандаа хүнээс тийм юм юу гэдэг үү, ийм юм юу гэдэг үү гэж асууж явдаг. Тэр үгээр их юу юм л та. Их онцлог. Тэгээд тэр их мэдэж яддаг нь би их таныг залуу байхаас чинь мэддэг тантай ойр дотн байсан хүмүүсээ яриаг сонсож байхад тийм их хилэмгээ доломгой шавшуу хийсэн залуу явсан гэж ярьжсэн. Та өнөөдрийнхаа насны өндөрлөг дээрээс өөрийнхөө залуу үеийг эргээд талах юм бол залуу цэдэн дамбаа ер нь ямар залуу ийсэн бэ? За мэдхгүй намайг одоо нийслэлийн миний үеийнхэн мэдэж байгаа байх. Тэгээ залуучууд гэдэг бол эрэгтэйчүүд гэдгийг ялангуяа охтууд сайн мэддэг. Тойлонд одоо эрэгтэй хүн өөрийгөө харахаас өмнө охтуудын одоо сэтгэлд өөрийгөө харах сурах хэрэгтэй байгаа юм да. Тэгээ миний залуу нас бол их сайхан хүмүүсийн дундуур өнгөрсөн. Би хоёр ээжтэй гэж бодож явдаг. Нэг нь бол Монголын зохиолчдын эврэл байгаа. Тэр айлын одоо алтан бариулыг анхолж татсан. Тэгээд одоо төрийн шагнал пүрүүд орж байгаа. Чимэд байгаа, гайтгаа, даштаргаа хичнээн олон сайхан нөхдүүд донд энийж наригж заримдаа сахидахгүй гэж тэгж даригж явсан. Тэгэхээр одоо манай нийслэлийн охтууд бас би гим хийгээгүй хүн биш сандаг. Гэхдээ бол хайр дурлалын ертөнцид бас амжилтгүй байлдаж байсан явдал бий. Гэхдээ яг өнөөдөр хүүхдүүдтэй ач нартай бусад хүн одоо өөр хөөхдөггүй юм шиг ганцхан би гурван хөөрхөн ачтай юм шиг аашилдаг бас. Ийм одоо өвөө болчихсон. Тэгэхээр хүний муу зангаас ер нь таны хамгийн уйчилж чадах зан чанар чинь ямар зан байх вэ? Муу зангаас миний уйчилж чаддаггүй. Залуудаач тэр одооч тэр их дургүй хүрдэг юм бялдуучлах. Хоёр нүур гаргах. Дарга байна гэд нэг өөр. Дагуул байна гэдэг бас өөр. Чухам айлын цэдэн дамбаа юм бэ гэж мэдэгддэг. Олон толгой гаргадаг. Олон нүдээр бусдын амаар юм ярьдаг. Ийм хүмүүс би үнэхээр дургу. Энэ зангал уйлчилж чадахгүй бусд нь бол уйлчилж болох уу их бага хэмжээгээр? Энийг бол өөрчлөн байгуулалт тэр хүн өөрийгөө өөрөө өөрчлөх хэрэгтэй. Тийм хүмүүс тэгээд өөрийгөө одоо сагнаж мэддэг үл дээ. Хүнийг ер нь хүн өөрийгөө мэддэггүй юм. Би ч өөрийгөө мэдэхгүй. Телевиз үзэж байгаа олон томогд намайг одоо шүүж байгаа даа. Энэ ч нургацын далайгаар явж байсан загнасан ч их юм уу. Ингээ сурвалжлах юм чадлагүй давхад явцсан ч гэдэг юм уу. Тэр малчны дочоод нэрмэл уугаад өнжсөн ч гэдэг юм уу. Зарим нь одоо тэгээд хийж байгаа. Амьдрал гэдэг одоо уншиж барагдахгүй ном учраас тоосч аргагүй олон хуудас байдаг учраас аль хуудсанд нь алдаж аль хуудсанд нь онож яваагүй мэт шүү дээ.
байна. Их үнэхээр сайхан үнэтэй ёстой ховор зургнууд байна. Тэгээ энэ бол таны одоо үерхэж, дотносож, ойр дотн хамгийн ойр дотны хүмүүсийн зураг юм байна тийм ээ. Тэгэхээр энэ зурган дотор таны сайн таньдаг, таны бас нэг ойр дотны нэг хүний тухай би асуух гэдэг юм л да. Энэ зурган дотор сэтгүүлч зохиолч Цэдэн Дамбаагийн зураг байсан бол ер нь ямар шиг зураг нь та энэ хананда хадах байсан бол Цэдэн Дамбааг би эртний мэднэ. Тэгээ одоо ер нь Цэдэн Дамбаа их хэл үг хурцтай их амархан юмыг тусгаж чаддаг тийм залуу хүн байсан. Тэгээ Цэдэн Дамбааг хэрвээ би зургийг тавих байсан бол одоо тэр л Тариалангийн талбай ногооны газраар очиод тэр мэдлэгтэй юм байдаг шүү дээ тэр тал. Тэгээд тэр мэдлэгтэйгээр тэр сурвалж илж байгаа, асууж байгаа. Тийм байдлын яаж идэг бол нэг тийм хүнтэй цомцом өсцөл ингээл явж идэг байхдаа л гэж нүдэн төрслөг би шороон дарагдсан өртөөл тэгэл явхаад байдаг. Тэр улсуудын сэтгэлийг бадраах тийм их юу гэмтэмэг урдс байд юм шиг байдгийг юм харагддаг юм л да радиор ирдэг. Тэгэл би тийм зургийг л тавих байсан да тэгээд донод би олсончгүй. Газар хүн хоёр. Нарийн ус сургасан малын сайхан бэлчээртэй нааш цааш сүлжсэн тэнэгэр сайхан нуруутай дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай таван зүйдийн тарианы хөрс шороо газартай. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Цэдэн Дамбаа сэтгүүлчийн хөдөлмөр гэдэг маань ерөөсөө л уулзалт учирлуудаар дүүрэн байх юм. Тэднээс уулзалтуудаас бүрлддэг гэж хэлж болох юм. Таны энэ өнөөдрөө нэвтрүүлгээ бэлдэж хүмүүстэй уулзаж учирч явахыг үзэгчд маань тантай хамт явж ингэж тэр хүмүүстэй бас уулзлаа. Энэ уулзалтууд таны хувьд өнөөдөр чухам юуг бодуулж байна? Сэтгүүлчийн хувьд, хувь хүний чинь хувьд. За тийм ээ тэгэхээр зэрэг манай сэтгүүл одоо хэвлэл мэдээллийн гол мэдэрхүй маань ард түмэн байгаа. Ард түмэн дотор нь та бид хоёрын микрофон, та бид хоёр өөрөө цас одоо ухаж явж, шаварт сууж явж, мөстө осон донож явж ард түмэн рүүгэн өргөлж одоо радиоч тэр хэвлэлч тэр одоо зүтгэж байдаг шүү дээ. Тэгээ миний одоо тэр зүтгэж байгаа зүйл бол мөн зарчим дагуу ард түмэн рүүгэн ухаадаг сайхан хүмүүс рүүгэн зүтгэж тэднэрээс сайхан алтан үгийн суулгахыг л эрмэлзэж байгаа хэрэг ийм охин олон байдаг. Газар тариалан мал аж ахуй тэгээд эрдэм жилгээний байгууллага залуучууд ялангуяа настангууд одоо их сайхан үг хэлнэ л дээ. Тэднэр чинь одоо амьдралын жалоог нэг хэсэг хөтөлж байсан гавьяатай хүмүүс ардын төрийг алган дээрээ мөрүүлж үсгэсэн одоо хүмүүс шүү дээ тэр настан чинь. Залуучууд би залуучуудын аяг дээр муухай үг хэлхийг их дурладаг үе. Манай залуучууд бол хичнээн ирмэлзэл төгс. Манай залуучуудтай одоо ярихад бас сайхан үг хэлж байгаа юм. Хүссэн, ирмэлзсэн, хийхийг оролцсон ганцхан дэмжилгэд утаад байна. Тэднийг одоо зохион байгуулад сайхан одоо юм хийлгэж жишээлх юм бол говийн баян мөрднүүд байна шүү дээ. Сайхан хизээж ханддаг одоо тэнд бол одоо шоу цугулдаг одоо сайхан болог мэлмэрсэн тоорой матнууд талион дээр нь одоо гангасан сайхан ногоон одоо намирсан сайхан үсгэлэнтэй сайхан багвахын цөөхөн га газар. Гэхдээ тэнд ягаад өрж имс нарийн анд юм тарьж болоогүй гэж тэрний эзэн тэр залуучууд дунд явж байгаа.
Ингэхлээр би бол үзгээр бичдэг үү? Микрофоноор бичдэг. Таач гэсэн микрофоноор бичиж байна. Миний аман дээр микрофон бариад. Монголын радио телевизийн маань гол сүнсний микрофон. Энэ бол амьдралтай одоо үргэлжлэр болгон өглөөнөөс шөнөдөл хүртэл амьдралд шомбож байдаг. Уран шавууны хошуу гэж болно. Энэ бол одоо сэтгэн хязгааргүй зайнд ярина. Энэ бол ард түмний хүнч хөрөнгө. Энэ микрофоныг эзэнт нь хүргэж өгч байх үүрэг сэтгүүлчхэнд би дандаа ногдсон байна. Одоо би саяын дэлгүүрт ороод ирлээ. Ямар сонь хөлдсөн хэл санг нь 30 төгрөг. Энэ чинь одоо юунаас шалтгаалаад юм болчих вэ? Гадаадаас уртуу, дотоодоос уртуу, хинээс уртсан гэж хэлэх юм бэ? Өөрснөө юмаа хийхгүй байж ард түмэнч хэцүү боллоо. Одоо эдийд нэгдлийн дарга хийвэл бас их мөнгө олно. Тэг нь нанжихгүй саяхан академик ширэнд байгаа надад утаслаа. Тэр бол одоо утасдаг нь уйж байна даа гэж би сансан. Би тор бариад одоо ингээд 29-ний 20 дугаар дэлгүүрт үйлчлүүлдэг юм байна да. Тэгээ одоо тэнд нь юу ч байхгүй. Тэгээ 1-2 өдрийн өвгөн ерөөсө тор бариад дэлгүүр хийсчээ. Юу олдох юм байхгүй. Тэгээ би бодвол одоо энэ нэг хуудас юм шинжилгээ ухаанд үлдээхийн тулд ажиллах ёстой юу? Тор бариад 7 хоногоор дэлгүүр хийсч байх ёстой юу? Гэж асууж. Тэгээ миний дүү чи газар хүн хоёр нэвтрүүлдэг эрхэлдэг юм байна. Чи нэг ярьж өгөөч гэж. Энэ бол ганцхан академик хэрэн дэвийн зовлон биш. Манай хөгжсөөл өглөөнөөс орой болтол тор бариад сүүний төлөө, төмс ногооны төлөө, махны төлөө дэлгүүрийн хоорондоо бүдчихэд явж байна шүү дээ. Хөөрхийн ардын засаг төрийг алган дээр өсгсөн хүмүүстэй чинь. Он жилийн гайгаар одоо настай болсон. Тийм биз дээ. Гэхдээ тэднэрийгээ бид газраар мөл хүүлж байна гэдэг шиг болж байгаа юугүй юу? Машинд бол түлж хэрэгтэй. Тракторт бол бид бол ажил хийдэг учраас хүч хэрэгтэй. Хүч нь түлж байгаа. А хүнд бол дуу шүлэг хэрэгтэй. Энэ бол уурах тархины түлжээ. Энэ бензин биш, энэ солиарк биш, энэ бол тослох материал биш. Энэ бол бидэнд хүн гэдэг юу юм бэ гэхээр толгой бол ариун сэвэр их мэддэг. Уянга дуутай сайхан юм хүрдэж чаддаг, сайхан юм идэж чаддаг. Ганцхан манай сайхан юм идүүлж чадахгүй байна. Монголд нэг мах гурал хоёрыг л хаартанд оруулчихгүй байвал бусд нь гадаадаас авт юм да гайгүй. Янз бүрээр хэлж болно. А зүгээр ер нь мах бол манай үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн, гурил бол үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн. Энэ хоёрыг л картанд оруулахгүй барьж байвал за тэгээд Монголын ард түмэн бол ер нь нэг махтай сайн чанарын гурилтэй сүйтэй болвол шиг нэг хэсэг юм даанда. Энд миний дэрэг сууж байгаа нөхөр сэдэн дамбаа байж байна. Энэ хүн юу юм гэхээр зориуд ингэж хэлж байна нөхөр би энэ хөдөө аж ахуйн талаар энэ ногоо оргоход хамаг одоо гол ажлыг радиог манай радио нэвтрүүлэг радио сурталчилгач нь бол ард түмний шилжүүлэх том юу ч жолоодлох шүү дээ. Тэгэхээр энэ чухал одоо ажилдаар сууж байдаг энэ хүн энэ жилийн юунд энэ жилийн ажилчин тариачтай малчдаг одоо юу гэж хэлэх юм бол энэ одоотой адилхан зах зээлтэй гэдэг чинь жинхэнэ зах зээлд л оруулахаар тийм юмар л малан өсгөж ногоосгоон оргуулж л одоо жинхэнэ гараан хөдлөгцгоё хийх яриахаа болий ажилцгаа хийлгэж л урайлах. Энэ тэр элсэн чихрийн чинь үйлдвэрийг ба штэ. Нарны титэн машаалдаг нэг том үйлдвэр хөдөлж авахар ярьж. Часраба жил 3600 тонн ёо элсэн сахар боловсруулдаг үйлдвэр авахар одоо хөдөлж байгаа юм байна. За манай засгийн газар зүүн хараад одоо хоногт 1000 тонн манжин боловсруулдаг тийм одоо шинж чадалтай том үйлдвэр авах гэж байгаа. За ингээд одоо миний мэж 3. Гэтэл өнөөдөр тариалангийн төв бүсэд байгаа манай услгаатай тариалангийн боломж болно. Тэр нэг үйлдвэрийг нь зөвхөн 2 сарын хэрэгцээг чангаж чадахгүй. Гэтэл энэ тариалангийн төв бүсэд 8000 га байхгүй Дорнотын орон 400 мянган га газар услгаатай тариалангийн талбай бий болгох гээд мөнгөний их усүр байхгүй. Яа тий. Яаж тэр ичэн садах юм юу болох юм бэ? Садах одоо юу гэдгийг тарих тухайн хэн ч ярихгүй. Үйлдвэрийг хөлдөх тухайн Ихри манжин гэдэг чинь тэмээ гэсэн үг. Ус гэдгийг чинь хогсон. Тэг юугаар тэрий чинь умдаах вэ? Чихри манжин гэдэг чинь над шиг бэрэг, даарна гэдэг жигтэйхэн. Монгол орны үдийн хадуунд тэр бол даарж л байна. Тэгэхээр дахиж 2-3 нар агаартман дууралтай биш. Одоо ийм авцраад олон тооны исэн чихэр гэж ард түмэнд амлаад байдаг.
Энэ маань явж зүгээр шинийн би дэмжиж байна. Гэхдээ энд саад байна л да. Энийг сайн ойлгож зохион байгуулахгүй бол бидэнд асар том бэрхшээлтэй болно да. Бид ерөөсөө нэг асуудлыг ойрлого төрүүлж байгаа нэг асуудал байна. Манай хүрээлэн 1900 дархны хүрээлэн 1947 оноос гэрээ чихрийн манжиг судалсан байгаа юм. Энэ дүнгээр бол услгаатай нөхцөлд бол давгүй яг нэг зөвлөлтийн нэг дундаж орох цаг бол аваад л байгаа юм. Одоо хожим зөвлөлт болох гэсэн. Нагаагаас нь 300 центнер чихрийн манжиг орцол авчиж болж байдаг. Гэтэл өнөөдөр нэгэнд услгаатай талбай байхгүй болох тэр услгаагүй нөхцөл тарьж болох нэг боломж байж магадгүй гэж бодлоо. Хэрвээ уран шин тариад гаагаас 120 центнер ургацаач би чадах юм бол төмс шиг болж өгнө гэж би бодож байна. Тэгж болох уу? Хэрвээ уучлаарай. Цэцэн дамаагаа ингээд та хоёр энэ яриагаа яагаад сая нэвтрүүлгийнхаа юун дотор орж ярьсангүй вэ? Ингээд нэвтрүүлэг бичлэгээ хийж дуусныхаа дараа ийм чухал яриагаа ярьцдаг чинь. Энэ чухал яриа бол одоо яригдж байгаа ард түмэнд мэдээлэх болоогүй. Одоо шуугаар ярих юм л өндгөн дотроо байж байгаа. Тэгэхээр хайсан хагарсан хойно бид ард түмэндээ мэдээлэх үүднээс энийг аргашин тавьж байгаа юм. Та өчигдрийн хааны нэвтрүүлгийг төгсөхдөө ингээд эх орны минь ургацын талбай үргэлж жимс ногоогоор дүүрэн байж ширээ болгон минь идэ цагаа бэлхэж байгаасэ гэж нэвтрүүлгээ төгсгөж байсан тийм ээ. Таны нэвтрүүлэг ийм өнгөн дээр төгсөж байсан. Тэгэхээр энэ удаагийн хааны нэвтрүүлгийг ч гэсэн бид нар бас тийм сайхан өнгөн дээр төгсгөөд одоо таны үгийг бичиж зохиосон нэг дуугаар одоо бүрдэрж гондуулдаг дуугаар энэ нэвтрүүлгээ төгсгөл ямар вэ гэж утсан юм л да. Тэг би одоо бодож энэ би одоо энэ дууг анх зохиож байхад энэ зохиогоод гарч байх энэ үеэс эхлээд бид нар ерөөсөө энийг бол хэн бүхэн дуулсан. Одоо бүхэл одоо манай уран бүтээлчид дуулсан шүү дээ энэ дуу Монголын сайхан орн гэж. Энэ бол ерөөсөө Монголын сайхан орн гэдэг маань бид бүхний одоо нэг эх орондоо барьж байдаг нэг тийм дуу хоорын дээж болчихсон юм уран бүтээл. Тэгэхээр одоо энэ хаврын тариал нь яг эхэлж байгаа, эд эхэлж байгаа энэ үед бид одоо уран бүтээлчид, хөгжимчид, дуучид, жүжигчид, бүх уран бүтээлчид өөрийнхөө аядаг баях нь одоо зайлшгүй. Ингэж л бид нар л энэгээр л одоо тариаланчтан одоо эх орныхон ургацанд нэмэр болохгүй бид нар одоо өшөөгөр одоо ямар ч одоо очиад бид газар одоо чадахгүй шүү дээ. Тэр тракторыг нь бариад хөдөлгөөд явж чадахгүй. Тийм учраас бид нар л өөрийнхөө аядаг л одоо барьж энэ Монголынхаа сайхан орон нутгийг тэр бүргэдийн нислэгтээс ч гэдгсэн үү онгоцон дээрээс ч гэдгсэн үү тэр дээрээс харахад л одоо Монгол нутаг маань сайхан цэцэг ногоо тэр улаан зай шиг тэр Монголын сайхан орон маань тийм одоо сайхан тэр тариан талбай одоо чухам ямараар харагддаг бид жонгоцоор нисчихсэн тэр л одоо сайхан нутаг маань дахин харагдаж байгаасаа дахин улам их өржин шимтэй байгаасаа гэж ийм л үндсэн дээр одоо бид нар энэ дуугаан 90 жил одоо энэ дуугаан одоо зориулахаас микрофон бол хязгааргүй зайд ярьдаг ард түмний сэтгэл зүрх нь микрофон бол нэг ширээн дээр унжиж болохгүй хүн болгоны аманд очиж хүн болгоны амьдрал галын шогмон дээр одоо айл гэрийн хойморд хүртэл гарч явах ёстой. Тэгж баймаа ч нам бид ард түмнийхэн сэтгэл санааг л судалж чадсан шүү дээ.